За сайн байцгаана уу. Миний бие номын дүрм тувцаа өмсөд Монголын төрийн тэргүүний зургийн дор зогсож буйг та бүхэн харж байна. За энэ зураг бол манай өргөө гэрийн хойморт шүтэн болон залагдаад 3 дахь жилийн нүрээ үүсэж байгаа юм. 2017 онд ерөнхийлөгчийн сонгуульд ялгалт байгуулсан тэр өдрөөс л манай өвгөд төрийн сүлдээн дээдэлж ингээ Монгол төрийн тэргүүнээ хоймортон шүтэн болгон байрлуулсан байдал нь юм. За миний хувьд номын дүрм тувцаа өмсөд энэ зургийн дор яриа хөрөхийн учир нь Монголын төр бүхний дээр оршдог юм а гэдэг утгыг илэрхийлэхийн тулд юм. Монголын үе үеийн бурхны шашны зүтгэлтнүүд өөрсдийн ням бүтээл бяцлаглаа хийсэн тэр хийд газар орныг тэмдэглэн үлдээхдээ Монгол төрийн сүлд соён бүсгийг бурхны шашны усгийн дээр байрлуулж тэмдэглүүлсэн байдаг. Энэ нь Монголын төр бүхний дээд аврал болон тодорлоо. Бурхны шашныг гарын багаж зэвсгэн болгож хамаг бүгдийг аврах агуу их хүчин болж Монголын төр тодорлоо гэдэг зүйлийг тэмдэглэн үлдээсэн тэмдэглэгээ гэж үздэг. Энэ ч үднээсээ 800 жилийн дараа дэлхийг монголчууд аврах юмаа гэдэг яриа амнаас амд амжин уламжилсаар өнөө бидний үед хурж ирсэн байдаг. Тэрчүүднээс 2006 онд Их Монгол улс байгуулагдсны 800 жилийн ог дэлхийн нийтээрээ өргөн дэлгэр тэмдэглэх уриалгыг нэгдсэн үндэсний байгууллагын зүгээс гаргасан байдаг. Ингээд монголчуудын энэ баяр бол дэлхийн хүндрэлтний баяр баясгал юм а гэдгийг дэлхийн нийтээрээ хүлээн зөвшөөрсөн үйл явдал мөн Их Монгол улс байгуулагдсны 800 жилийн ойтой зэрэгцэн өрнөсөн байдаг. Үндэсний байгууллага зүйс өрнөж Их Монгол улс байгуулагдсны 800 жилийн ойг дэлхийн нийтээр өргөн дэлгэр тэмдэглэхийг уриалж 2005 онд тогтоол гаргасан байна. Их Монгол улс байгуулагдсны 800 жилийн өдрөөлөн Их эзэн Чингис хааны морьт хөшөөг босгох ажил 2006 оны 1-р сард эхэлсэн юм. Энэхүү эзэн Чингис хааны сүрсүлтийг амьлуулсан тэр хүн бол Монгол улсын 5 дахь ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга хэмээх энэ хүн билээ. Ингээд их эзэн Чингис хааны сүрсүлтийг амьлуулсан энэ цагаас хойш Монгол хүн бүрийн зүрх сэтгэлд агуу Монгол дэлхийг аварна гэдэг энэ асар том амбиц өөрийн эрэхгүй төрж омгшил ударсан он цагууд үргэлжилсээр өнөөгийн энэ увайгүй засаг төрийн элдв лойр бол хан эсрэг тэмцэх ардын тэмцэл энэ цагаас улам ширүүсч эхэлсэн. Ингээд 2008 оны 7 дугаар сарын 1 хэмээх энэ хар өдөр эрдэнэт 5 хүний ам бүрлэгсэн ийм хар бараан өдрүүд энэ онд 2008 онд болж байсан бол мөн энэ онд Олимпиад ялалт байгуулсан ихрэлтийн ухаагаар Монголын ард түмэн гайхамшигтай эв нэгдлэр баярлж баясан цалигсан ийм онцгой үйл явдал мөн 2008 онд болж байлаа. Ингэж Монголын ард түмнээ их ялалтын ухаагаар эвлэрүүлэн нэгтгэж чадсан тэр хүн бол мөн л Монгол улсын 5 дахь ерөнхийлөгч эдгөө Монгол улсын ерөнхийлөгчийн албыг хашиж байгаа Халтмаагийн Баттулга хэмээх энэ хүн юм а. Ингээд өнөөгийн энэ увайгүй засаг төрийн эсрэг Монголын ард түмний тэмцэл ширүүссээр 2011 онд оргилдоо хүрсэн. Энэ онд галан дэстэн холбоо улсын их хурлыг тараах, засгийн газрыг тараах, ингээд намгүй сонгуул явуулж бүх ард түмний санал асуулга явуулах ийм шаардлагыг тавьж ингэж Чингисийн төв талбайдаа морьтон монголчууд олон хоног сараар тэмцлэн үргэлжлүүлсэн ийм үйл явдал 2011 онд болж байлаа. Мөн энэ 2011 оноос өөр ямар онцлог үйл явдлууд болж байсан бэ гэвэл дэлхийн хүрээнд бол дэлхийн сөнөх тухай яриа маш хүчтэй өрнөж 2012 оны 12 дугаар сарын 21-ний үүмэний хүртэл энэ ийм яриа бол зөвхөн Монголыг төдийгүй дэлхийн бүх улс орнуудыг хамарсан ийм хүчтэй яриа явагдажээ. Ингээд энэ бүх сүрлээс айсан энэ айдас дээрээс хүн төрлөختөнд
ямар гордол хүлээлт бий болсон бэ гэвэл 21-р зуунд дахин заяагдах Чингис хааны хүлээлт Монгол төдийгүй дэлхийд хүчтэй явагдажээ. Энэ тухай төвөрлж эмхтгсэн домог амилсан цоврлыг манай өвгдийн өвчтүүдийн зүгээс гаргаж ямар үйл явдал болж тухайн үед юу болж байсан тэр түүхэн үйл явдлуудыг төвөрлө эмтгэж мөн онлайн үзэгчдэд өргөн барьж байлаа. Нэг хаалга хаагдахад нөгөө хаалга нэгдэг гэдэг. Тэгвэл энэ дээд зэгтээ хүрсэн тэнэглэлийн эсрэг талд юу гэж болох вэ? Баруунныхны тэргүүлсэн энэ галзуу нийгэм гэгч мөнгөний систем ийхүү сүр дулаантайгаар нурам унахын хамт түүний нөгөө талд ийм нэгэн хаалга зэрэгцсэн нэгджээ. За энэ бүхнийг миний бие төвөрлөө эмхтгээд өнөөдөр 800 жилийн дараа дэлхийд Монголын их амар амгалан түгэж Монголыг мандуулах энэ эрхэм хүндтэй нэр төр бүхий үүрэг энэ хүнд ирлээ гэдэг байдлаар одоогийн Монгол улсын ерөнхийлөгч Алдмаагийн Баттулга гэдэг хүнийг 21-р зууны Чингис хаанаар тодруулж ингээд монголчууд бид дэлхийг аварна гэдэг энэ нэгэн зорилгын дор нэгдээд хөдлөх юм бол өнөөгийн хүн хэцүү байдлаас монголчууд дэлхийг авч гарах нь гарцаагүй үний юм аа. Энэ нь Бурхан багшийн 4 үний сургаалаар ингэж нотлогдож байна гэдэг зүйлийг хийсэн олон зуун видео эвлүүлгийн дугааруудыг 2013 оноос хойш өнөөдрийг хүртэл онлайн үзэгчдэд хүргэсээр ирсэн байдаг. Нийгмийг яг юунаас нь хилж засуул дээр гэж бодож байна. Хаанаас нь яаж эхлэх вэ? Бид нар уул нь яг юунаас эхлэх үү гэдэг чинь надад чинь зөв асуулт л та тий. Бид нар эхлээд байга олж харах хэрэгтэй мөн үү? Байга олж хараад тэрийг сайн өнөрлж жагаад шүршсэн цагт тэр даасан байхгүй болно тий. За тэгэхээр зэрэг байн яг хаана байгаа гэж үзэж байна та? Тэгэхээр зэрэг байн хаана байгаа гэж үзэж байна. Бид нар хэрвээ байга олоод харсан бол тэрийг аль ард түмний хүчээр байхгүй болгож штэ тий. Тэгтэл бид нар байга олж харахгүй байна уу тий? Тий. Тэгэхээр зэрэг судлаачтайгаа сонсгоосоор аргагүй тий. За тэгвэл одоо судлаач болор болтой хувьд бол ингэж танилцуулж байна. За та бас ингэж хэлсэн. Монголын нийгмийг ерөөсөө зүй бусаар самарч байгаа 3 мэрэгжил байна. 3 төрлийн хүмүүс байна. Нэгдүгээр улс төрчид, хоёрдугаарт сэтгүүлчид, гуравдугаарт багш нар гэж хэлсэн. Нэгдүгээрт нь энэ нь бол одоо либерал улс төрчид байна. Либерал улс төрчид. Хоёрдугаарт хамгийн гол нь либерал болоод үзэл баримталтай сэтгүүлчид байж байна. Гуравдугаарт нь мөн адил бол барууны янз бүрийн одоо грантуудаар энд тэнд бол курс семинар хийцэн сургууль төгссөн энэ багш нар гэж. Тэгэхээр зэрэг одоо миний танилцуулах зүйл бол юу вэ гэхээр зэрэг энэ 3 хүчинг дарах зүйлийг танилцуулах нь шүү дээ тий. За тэгэхээр зэрэг нэгдүгээрт либерал улс төрчдийг яаж дарах вэ? Хоёрдугаарт энэ либерал сэтгүүл зүг юугаар дарах вэ? Гуравдугаарт энэ боловсон хүчин бэлдээд байгаа либерал боловсон хүчин бэлдээд байгаа энэ багш нарыг өнөөдөр цалингааны үүлнэ гэдэг ингээд ажил зарлаад суугаад байгаа энэ хүмүүсийн асуудлыг яаж хийх юм бэ? Энэ 3 багц зүйл дээр юм хийчихэд танилцуулах гээд яваад байгаа гэсэн үг. Та бүхэн илүү дэлгэрэнгүй бөгөөд тодорхойг мэдхийг хүсвэл домог амилсан нь тэнгэрийн ташуур, наран мандах цаг, мэрэгч чуулах орон, уухайн хичээл, за тэгэл мөнх тэнгэрийн зарлаг гэх мэт энэ олон 10 цуврал хэлбэрээр бүтээгдсэн эдгээр олон зуун видео эвлүүлгийн дугааруудыг минь хөөн интернет, YouTube болоод миний Facebook хуудасаар зочилж тэдгээр бүгдийг үзэх боломжтой юм аа. Ингээд ийм хоёр юм байна. Гэт алган дээр тавьсан юм шиг ил болгож гаргаж ирэх л ёстой байхгүй. Тэрний дараа сонголт таних. Одоо амьдарч байгаа нийгэм чинь та амиа хорлож, та амиа хорлохоор барахгүй өөр хүүхдээ хорлож байна. Та үн цугсаага тасалж байна. Тэгвэл энэ нь юу юм? Энэ дээр нь та үнэхээр хүн яах гэж энэ орчинд ирдэм бэ? Ямар хүсэл зорилготой ирдэм бэ? Энэ бүхэн чинь биелэх боломж ганцхан энэ дээр байна. Та өөрөө сайн хаар.
Нэг өргөжлөөч энд шударгач энд намар амгалт аз жаргал энд. Тэгээ аль хүсэж байгаа юм чинь хаана хардаал ихэтэл маш тодорхой болох нь шүү дээ таны нэвтрүүлгээр бүх юм тийм үү? Бид бүгдээрээ нэг том машин цугаад хан мөрөх гэж байгаа. Гэсэн чи хэнийхэн судал хамгийн гоё вэ гэж маргасаар л байгаа. Тэнэгэл бол хүн төрөлхтөнд түүхэнд хамгийн том сөнөөх хүч нь болдог. Тэгэхээр зэрэг энд тэнэглийн туйл байна, энд бэлэг оюуны туйл байна, энд боолын боловсрал байна, энд хаадын боловсрал байна, энд буруу муугийн туйл байна, энд зөв сайнны туйл байна, энд нүгэл байна, энд буян байна. Тэгэхээр зэрэг энд зөвхөн зовлон байна, энд дандаа жаргал цэнгэл оюуны маш том цэнгэлийн манлай энд байна. Ингээд аавууд ээжүүд ард түмэн маань ингээд энэ харьцуултаа ингээ хийчихэд одоо яах вэ? Одоо энийг амьдрал болгохын тулд энэ бүхэн хинээс эхлэх үү? Миний бодлоор юм бол энэ ээжүүдээс эхлэх байх гэж бодож байгаа. Таны бодлоор? Одоо энийг бид түнэр харанхуй гэж ойлгоё. Түнэр харанхуй гэж ойлгох юм бол түнэр харанхуй дотор бид нэр юм харж яана гэж худлаа ярьж болохгүй. Түнэр харанхуй дотор түнэр харанхуй л байна. Энд бид нэр гэрэл гэгэнд гарч ирсэн хойноо бид бүх юмыг ертөнцийг, амьдралыг бүх юмыг ойлгоно. Агарын бохирдлон инженерийн шугам сүлжээгээр шийдсэн дэлхийн улс орнууд өнөөдөр эхнээсээ цэвэр усны хомсдолд ороод авралыг Чингисийн Монголоос горлон хүлээж байна. Ахан халаалтаа атомын цахилгаан станцаар шийдсэн дэлхийн улс орнууд өнөөдөр нисээд буух газраа мэдхээж аюулгүй газардахын тулд ямар ч асуудал үүсгэлгүйгээр 100-100-ыг элээсэн нүүдэлчин монголчуудаас суралцах гээд тал талын судалгааг өргөн цараатай явуулж байна. Агарын бохирдлоор дэлхийд нэгдүгээрт ордог Хятад улсын иргэд өнөөдөр Чингис хааны хөшөөнд мөргөж, Чингис хааны сүрсүлд дэлхийг өмнөө бүхэлзүүлж, дэлхийн мөргөчдийн цуваа Чингис хааны хөшөөг чиглэн урсаж, Чингис гэдэг яруу алдар өдрөөс өдөрт улам яруулсан дуурсж байна. ертөнц дахны таталцлын хууль дотор эргэлдэж байсан физикийн шинжлэх ухаан, сэтгэлийн эрчим, бодлын татах хүчний хэмжиг дүүнээр сэлбэгдэж, Ньютоны физик ард хоцорч, бодлын эрчим хүчээр ажиллах орчин үеийн физикчид тун саяхан нээсэн нээлттэй нийгмийн амьдралд хэрэгжүүлэхийн тулд Чингис хааны байгуулсан Монгол төрийн тогтолцооноос суралцах гэж зэхэж байна. Чингисизм гэдэг судлаг дуун ингэж шинжлэх ухаан, нийгэм улс төр, философи танин мэдхгүй бүхий салбарт голлох байр суурийг эзлэн тодорч гарч ирлээ. Гэтэл бид энэ нэр томьёололттой танил бус царайлж өөр өөрөөсөө нуугдсаар ах уу?